Сүүлийн өдрүүдэд хот тогтчлох газрын дарга Уянбаярыг улсын 170 сая төгрөгөөр Land Cruiser 200 автомашин авч унсан. Эрдэнэт дэлгүүрт брендийн хувцас зарах лангуу худалдаа авсан. Сайн цонх компани байгууллагын тендерт оролцолгүй улсын ажлыг хийж мөнгө угааж байгааг гэх мэт мэдээлэл интернет орчинд тархаад байгаа юм. Уг мэдээллийн талаар түүнээс тодрууллаа. Тухайн үед нэг авилгатай тэмдэг газар бид нар нэг хөрөнгө оруулалтын мэдүүлэг өгдөг. Тэрийг хуулийн хугацаанд нөгөө явж байгаа. Хоёр талаас сошиалистийн төр явж байгаа буюу одоо цахим машинд явж байгаа миний нэр төртэй холбоотой гүтгэлийн чанартай нэлээдгүй асуудал байгаа. Тэгэхээр үүнийг үүдээ хууль шугам байгууллагад нь хандаад явж байгаа. Тэгээд нэг юмсан нотлогдоогүй баримт гараагүй зүйл дээр хоёр талын үнцэг бариагүйгээр нэг хүний одоо өнцгөр одоо энэ нийгэмд одоо ийм тарааж байгаад бол харамсалтай. Тийм болохоор хууль шугам байгууллагаар явж байгаа. Шүүх хандсан ба. Надад хамаарал бүх хэвтэ дотор ямар нэгэн компани байхгүй. Мөн тэрээр би шинээр Land автомашин авсан. Гэхдээ үүнийг өөрийн хуучин машинаа зараад нэмж хүнээс мөнгө зээлж авч 2018-аас хойш гадаад руу ажиллаар 2 удаа явсан. Надад нотлох бүх баримт байгаа. Энэ бүх нотлох баримтаа нэр төрөө сэргийлэхээр шүүхэд өгсөн шаардлагатай бол олон нийтэд дэлгэмтлээ.